та бүхэнд өнөөдөр Хятадын ангаа ухаанд хэрэгжилж байгаа сүүлийн үеийн уламжлалт ангаа ухааныг хурдсгсан аргаар хүний биед эрхтэн эсийн төвшөнд нөхөн сэргээх үйл ажиллагааг эрчимтэй илэршүүлэн эмчилдэг ийм өндөр үр дүнтэй аппаратын талаар танилцуулж байна. Энэ аппарат нь гар баригч суудаг сандал гэсэн ийм хоёр аппарат байгаа. За суудаг сандал нь бол инфраулаан туяа алтан зүү хүч төрөгчийн хасах яоноор үйлчилдэг үйлчилгээтэй дотроо олон төрлийн эмийн ургамлууд нөхөн сэргээх үйл ажиллагаатай эмийн ургамлуудын төөнүүрээр дамжуулан үйлчилгээ үзүүлэх энэ үйлчилгээ бол энэ сандалд байгаамаа. За энэ гар баригч нь унтах, хэвтэх үедээ ч хэрглэж болно. Сууж байгаад хэрглэж болдог. Тэр үед нь бол хэвтэрт байгаа хүмүүст эмчилгээ үзүүлэхэд маш үр дүнтэй боломжийн юм байгаа. За суудаг сандал нь бол ер нь суудаг доороос халуун төөнүүрээр за тэгээд хүч төрөгчийн хасах яоноор бол эд эсийн төвшөнд эд эсийн нөхөн сэргээгдэх шаардлагатай тэр өвчин үүссэн газар бүхэн дээр очиж хурц үйлчилдгээр бусад ангаах ухаан болон уламжлалт ангаах ухаанд хэрэгжилж байсан технологиос онцгой ялгаатай юм аа. За энэ аппаратуудаар эмчилж байхад манай энэ танхимд үйлчлүүлсэн хүмүүст гарсан үр дүнгээс би та нарт танилцуулъя. За манайд бол мэдрэлийн системийн үйл ажиллагааны хямралтай хүмүүс болон саажилттай янз бүрийн мэдрэлийн үйл ажиллагаа одоо унтдаггүй ядаргаатай иймэрхүү хүмүүс ирж үйлчлүүлж байсан маш богино хугацаанд үр дүн гарсан. За амьсгалын замын өвчнөд ийм эрхтэн системийн хямралтай хүмүүс ирж үр дүнд үдсэн яс үе мөчний одоо эмчилгээ бол үр дүнд хүрсэн жишээлбэл суулгын мэдрэлийн өвчин юм уу. За эмэгтэйчүүдийн эрхтэн системийн эмчилгээнд бол үр дүн өгсөн ийм сайхан үр дүнгууд гарч байна. За мөн ревматоидны полиартрит өвчтэй хүмүүс болон тулаан өвчтэй хүмүүс бол манай энэ аппаратанд эмчилүүлж үр дүнд хүрсэн байгаа. Манай хүч төрөгчийн хасах цэнэгтэй яон өвчтэй газар нэмэх цэнийг тэр ялгаан дээр очиж үйлчлэхтэй хасах хүч төрөгчийн яон нь бол тэр бактери вирус мөгөнцрийн гадна нэмэх цэнийг үүссэн газар өвчин үүсч байдаг. Энэ нэмэх цэнийг сарниулаад хасах цэнигээр үйлчилснээр тэр бактери вирус мөгөнцрийн гадна хасыг хайлуулдаг үйлчилгээтэй. За энийг бид нар энд лабораторийн шинжилгээгээр шинжилүүлээд Б вирустай, С вирустай хүмүүс манай аппаратанд орж эмчилүүлээд хэсэг хугацааны дараа шинжилгээ өгөхөд Б вирус, С вирус нь 0 болж гарсан юм шинжилгээний үр дүн өгсөн юм аа.